За сайн байцгаана уу найзуудаа. За Махирсэл мөржлийн газрын зүгээс Best of Best All Breed Dog Show-нд Эрдэнэ дотны нохоо сонирхогч үржүүлэгч нар хэрхэн яаж амжилтаа оролцсон талаараа рил бэлтгэн цувралаар оруулж байгаа. За тэгээд эдгээр цувралууд явахаас өмнө та бүхэндээ нэгэн зүйлийг уриалга болон хэлэхэд хэрвээ та гэртээ нохоо сонирхонд хичээж байгаа бол тухайн нохоо зөвхөн гэртээ тэжээгээд хасгаад нь тухайн нохоотойгоо нийгэмд идэвхтэй оролцож нохооны талаар бүрэн мэдлэгтэй болж нохоогоо Монгол улсад болон дэлхийд аль биесны бичиг баримтжуулах удын бичгтэй болгож удын бичгээ авснараа олон улсын чанартай бол улсын чанартай маш гоё үзэсгэлэн тэмцээнүүдэд орох бүрэн эрхтэй байдаг учраас та нохоо зүгээр гэртээ тэжээгээд авах ш нохоотой зүг эзэнтэйгээ зүг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож илүү хөгжилтэй тэгээд маш зөв өнцгөөс нохоогоо тэжээгээс гэсэн уриалганд ор энэхүү рил бичлэгүүдэд танилцуулж байгаамаа. Тэгээд энэхүү бичлэг рилүүдийг маань үзээд та бүхэн лайка дараа шеэрээ хийгээд за гоё мэдээллүүдээ аваарай. За өнөөдрийн парт 2-оор болохоор Махирсэл мөржлийн газрын 2 нохоо маань Солонгос шүүгчийн рингэн дээр хэрхэн яаж оролцсон талаар рил явагдана. Баярлалаа. Содон ч өөрөө зөвүүн балиар ааштай шүү дээ. Хамгийн хогийн хүн харахад их сайхан нохоо юм шиг ирнэ. Яг цагаат тулахаараа. Цагаат тулахаар. Танга мөн. Аваа хийжсэн гэж. Би надад бас одоо айгуу гоё санагдсан. Бүр содонтой төстэй юм шиг байгаа. Танга. Тангуш. Танга. Ай танга. Ингээд өглөөний мэндэ бид бүгд гагадад resort дээр ирээд за тэгээд рингэн дээр гарч байгаа нөхдүүдийнхээ бэлтгэл байдлыг базаагаад за тэгээд нөхдүүдээ рингэн дээр халаагаад хендлер маань бас өөрийнхөө биеийг халаагаад ингээд нөхдүүдээ басгаад за тэгээд манай тэмцээн эхэлсэн байгаа. За манай нөхдүүд өөрсдөө 10 дугаар бүрт төрөлт учраас эхний рингэн дээр орсон байгаа. За Махирсэл Рома маань өрсөлдөд тангилтад төрүүлээд Best Show-н Papi 3 дугаар байраас дээшээ шоунд гарч бусад үйлрүүлгүүдэд өрсөлдөж одоо Best Show-ны 3 дугаараар эзэлсэн байгаа. Танго мөн болохоор Василик гэд мундаг сайхан ноход өрсөлдөж үйлдвэрийн авар болоод дээшээ группийн авар болоод Солонгос шүүгчийн рингэн дээр маш амжилттай оролцсон. За тэгээ манай хятадын алдартай хендлер Яи гэд найз маань ирсэн байгаа. Найз маань бас Монголд ирэхээр манай борзон хохитлох маш дуртай өөрөх хүсэл дээр хөтлөх маш сонирхолтой байдаг. Тэгээ найз маань бас яг тэр зарчмаараа танго хөтлөё гэдэг маш гоё хөтлж өгсөн. Тэгээд ирэхээр дандаа тусалдаг доо манай найз маань. За тэгээ Солонгос шүүгчийн рингэн дээр ингээд бүх ангилал групп дээр ялаад шоунд шалгарсан юм аа. За тэгээ ерөнхийдөө бол Эрдэнэгийн нөхдүүд маш гоё амжилттай оролцсон. Би яг энэ амжилтуудыг ингээд парт болгоод дараагийн ирээлээр оруулна. Яагаад гэвэл одоо та бүхэнд танилцуулах энэ бичлэг ирээлүүд маань зөндөө байгаа учраас би өөрөө маш их цаг гаргаж янзалж байгаа учраас шат дараатаа оруулаад танилцуулах болно.